Ашигтай хай маань морин хорийн аялал гоё ах нар биш шүү. Цатартина өнөөдөр. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан морин хур чөхөөмич Ашигтай хай маань морин хорийн аялал эхлэхэд бэлэн боллоо. Oh my god. Чи хамтдаа өнгөрөөж байгаа их баярлж байна. Тэгээд бүгдээрийнх нь одоо үр хөөхөд хань жил бүгдээрээ эрүүл сарвал инх тун хол зомгтой онгод темиртай байх болтугай. Энэ сайхан баян хангаа бид бүхний үр хөөхтүүдийг бас өн мөнхөд ивэж явах болтугай гэд энэ сайхан тус авдаг эзэн бүгдийг баясан зэнгүүлж бас аялгаа хөшгөө өргөн барья. За хүрээ. За одоо энэ үеэр дэш нисгэж байна. Би өмнө нэг ниссэн. Манай 2 дуу. Тэгээ жоо хашилчлаа тийм байна. Ой наа нэг даа. Тоглож байна. Надаа энэ за. Би тэгээ энэ үеэр явж байхдаа энийг өөрөө доош авчиж байна. Тэгээ нэг ганц усруу очиж гараад ирдэг. За Сүхбаатар хөлөг дээр нэрээд 6 давалчлаа. Нэг хонцол биш л. Гэтэ яах. Тийм 3 дахь бодолж байгаа. Манай аа л хийж ин да. За зэн одоо хаана нилээ? Энд ч одоо хөвсгөл дотроо идэх мэдгүй. Хал яваагүй шүү. Аваа хэдүүлээ хаана байгаа лээ? Хөвсгөл аймгийн алаг эрдэнэ сум. Эгийн голын хөвөн дээр. Эгийн голын хөвөн дээр аа. За. Хөвсгөл аймагаас их авч уурсдаг ганц гол шүү дээ. Хөвсгөл нуурыг аймагаас гинэ нуурыг цэвэр тунгалаг болгож байгаа ганц юм шүү дээ энэ ч удаа. За одоо хорхог хийж байна. Манай аав хийж байгаа. Сайн нөө мөх чаргалаа. Их махсаа ийм юм авч өс. Гой мэдж байгаа мó чи? Өлссөн юм уу? Өлсөөтэй л гэдээс. Гарсан гэж байна. Тагооч нь хэмдэ. Тогооч нь тэнд байна. Тогооч нь манай.
Би зогоо. Чулуу атгаараа миний. За чулуу. Чулуу атах. Үүшээ энд чи одоо бүр караоке мараоке хийнэ гээд бүр микзик гаргаад ирсэн байна штэ. Ямар гоё аялт юм бэ та нар. Гоё ах нар биш үү? Йоо бүрэн тоногжолттой л явж байгаа. Сайхан урснаа. Гоё онцсноо. Дараагүй юу? Дараагүй. Би гэсэн дараагүй гойтлаа. За манайхан сая наашаа гарч исэн чинь манай нэг машины дугуйг нь харгарлаа. Одоо энэ машина янзлнаа бүндөө. Маа нөгөө хоёр бүр алга болчлоо шүү. Станцаас авахгүй алга болцсон. Холбогддоггүй. Татчих хараа. Зөө авч байгаа юм уу? За. Өргөж мөрөгдөг юм уу? Оо тийш. Сэржин мэржин байхгүй. За. Байж байгаа шууд. Бэйсээ. Энд хоорцсон байна. Хоорцсон биштэй. Одоо та буугаараа. Удаа шултны харъя. За бидний өнөөдрийн буудалсан кампинд байна. Замдаа бүр явж тэгээд нэг юм буудалтахаар орсон. Амар гоё мэн үү зэдэг орчин марчин шээ. Тэгээд цаана гол байна. Энд ингээд юм айлтай. Одоо манайхан самгивсаал хийж өгч байгаа. Тэнд айгуур сарлаг явж штэ. Болтой. Тэрсээ бороо шорохгүй. Бүрхэг салхитай хатхи талан биш гэдэг үтэн биш. Сайхан байна. Чи тийм байна. За юу? Хоёр тал матаа өчөөд яач вэ? Би өөрөө яаж юм босноо мэдгүй. Юу төгөлтэй вэ чам? Мэдгүй. Би шороо замд нэг ч унтаг бүхэл юмыг хийж явсан. Чи тэгээ хамт түрхгүй гэд ингээд зогсоод байна. Ууршаа түрхгүй хоо шиг гэж гэж. Худлаа. Яа энэ хартаа манай майхан бүр 3 багнан тэнд ингээ хугараад. Хамаг юм байхгүй одоо яах вэ мэдэхгүй ч гэж. Амар бороо орж байна. Амар салхитай байна. Яа одоо гэдэг амар цотарч байна. Өнөөдөр аяллаа хэд өдөр юм бэ? Хэд хоног юм бэ? Өнөөдөр ч 3 гэж 5 дахь хоног юм байна. Одоо ингээ зүгээр нүүр мүр зүгээр илэс шороо мэдгүй юу ч болцсон. Нэтно. Би зүгээр гэртээр барахаа. Өөрийгөө хараа нэ төрөд. Тэжгүй юу? Дэжтэй амар их дэжтэй байна. Йоо. Манайха майхна хараад одоо кэф. Явах чи өөс хуурцсан ч хонож л. Наач хоёр чи. Тэ? Надха хойлоо. Миний жижиг юм одоо гэсэн үг. Гал гарчихна уу? Энд чи ингээд Илээ аргалан дорож байна. Өчигний нөгөө нэг нэмэрхүүл болж байна да. Нэмэрхүүл өндөө шалж байна да.
Вау, стопор. Мгой харагддсан бэ. Ямар вэ? За өнөөдөр бол ямар хоол юм бэ хаа? Дахианы махан Болно хаа. Болно. Болно хаа ямар. За баярлаа. за хамгийн удаан гоё. Та тооч юм уу? Ва тоочин туслах. Аа, туслах тооч юм уу? Баярлаа. Энэ чи та байхгүй юу? Ачи дөрөвтэй зүгээр. За уул руу мацаж байна да. Йоо, за хатан дээр ирсэн. Ямар гоё харагдсан юм бэ? Яа, бүр зүгээр л ийм газрыг ингэж үзэхгүй гэж заах дээ. Ямар гоё юм бэ? Яа, за бидний явж байгаа зам бол нэр үндэл экстрим зам байна. Ээж минь. Амар замаар л яваад байна да. Тийм ээ аваа. Зам гэхэд хэцүү л. Хад чулуун дээр гөрл явчих. Өөр замаар юм. Анид замаа харсан уу? За одоо 7:25 болж байна. Бид нэр юмнуудын янзлчаад одоо гэрлүүгээ явах гэж байна. Эцэст нь гэрлүүгээ явах гэж шүү. Лаа. Явлаа. Ямар вэ? Гойлоо нэг бодлоо байж мухайлаа. Явлаа та. За бид одоо гэрлүүгээ харж байна. Замдаа явж байна. Тэгтээ өнөөдөр бүр тасралтгүй машин ирж ээж өнөө шөндөө очиж амжиг нэ. Өчтөр өнө гарах байсан мадаа өчтөр нэг амар хэцүү замаар явсан болохоор манай машин бүр ерөөсөө явахгүй суугаад амар цагаалцсан. Тэг өчтөр тэг угаасаа нар бууж хамгаалж явчихдаггүйсэн учраас өчтөр тийм муртайхан бол тэр хоноод. Тэг өнөөдөр өглөөд хөдөлж байгаа байхгүй юу? Өнөөдөр өснөр бол өчтөр гараад өнөөдөр замдаа нэг хэмжээд өнөөдөр ихэд оройд гэхэд уг нь очиж төлөвлөгөөтэй байсан. Гэтэ яг өнөөдөр багтаж хичээлсэн л дээ. Энэ машинууд бол тэгтээ бүр арай шүү. Арай л амар гэрлээ тавьж явт юм байна. Сохоллоо штэ. Йоо, энэ тийм амар замаар явж байна бид нэр. Хүй. Яна штэ марагдахгүй штэ яна. Бичлэгийн маань хүлээж авч үзсэнд маш их баярлалаа. За тийм миний хувьд гэх юм бол Солонгост анх ирээд ерөөсөө Монгол явахгүй байж байгаа сая 3 дугаар курсөө төгссөн жилдээ 14 хоногийн хугацаатай явчаад ирлээ. Тэгээд үнэхээр явахгүй байх уу гэд эргэлзэжсэн ч гэсэндээ болохоор за миний охин ядаж 14 хоног ч гэсэн явчаад нэг амарчаад хөдөөгаадаа явчаад ирэх юм уу гэд тэгэхээр тэгээд бүр ингээд баярлаад яг явчаад ирсэн. Тэгээд би өмнө нь ингээд ерөөсөө Монголд байхдаа 10 жил байхдаа ч юм уу нэг тэгж хөдөөгаадаа ерөөсөө явж байгаагүй юм байна. Нэг бол сургалттай, нэг бол тийм ажилтай гэж юу хотынхон гэр тэгээд үлдчихдэг байсан юм байна. Тэгээд хөдөө явахаар зэрсэн байсан аахгүй. Тэгээд бүр маш гоё бүр ингээд тэг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд ямар гоё юм бэ гэдгийг бүр нэг цаг минут тутамдаа бисэрч хайрлаж бахархаж явлаа. Тэгээд 14 оны хугацаа бүр маш хурдан өнгөрлөө. Энэ хугацаанд бүр нэг ч өдөр ингээд 50 гэртээ байж чадаагүй би буцаад хүрээд ирсэн. Тэгээд явсан бүх өдрүүд маань бүгдээрээ маш гоё сэтгэлд үлдсэн. Хөдөө эрүүл агаарт гэр бүлийнхэнтэйгээ их орондоо байсан учраас маш гоё дурсамжтай адил явдалтай ийм аялал болж өнгөрсөн. Тэгээд аавдаа болон аавынхаа найзуудад бүгдээрэнд маш их баярлалаа. Аавын найзууд бүр ингээд хүүхдүүдийнхээ тухтай байдлыг хангах гэж маш их хичээсэн. Айгүй гоё харагдчихлээ. Тэгээд ер нь ингээд аль болох хүүхдүүд л гэдээсэн хүүхдүүд юу идэх вүлээ, хүүхдүүд юу дуртай вүлээ, энэ хэдийгээ яаж тайван байлгах вүлээ, энэ хэдийгээ яаж хөгжилтэй гоё дурсамжтай байлгах вүлээ гэд одоо гаргаж байгаа, хийж байгаа, зохион байгуулж байгаа бүх юмнууд нь яг л бидний төлөө хүүхдүүдтэй зориулсан юмнууд айгүй их байсан. Тэгээд гоё маш өндөр мөнгөн шаналтай тэмцээн уралдаанууд айгүй их зохиолоо. За тэгээд бид хэдийг бас гоё тухтай байлгах гэж бүр диско пари хүртэл хийх гэж тэр том спикер, LED гэрэл, за тэгээд микрофон, проектор, караоке гэл бүх юмнуудыг авчирсан байсан. Бүрэн тоноглолтой, бүр станцтай явсан, аялын хөтөлбөртэй явсан. За тэгээд бас
аавын мандаа цаашаа дах маань хүртэл өөрийнхөө бас одоо мэдчилгээ болох маш гоё үзүүлбэрүүдийг ч гэсэн үзүүлсэн. Тэр болгоныг хараад ингээд явхад үнэхээр амьдралын минь хамгийн дандан хийж мартахааргүй бас айгаа гоё дурсамжтай цаг мөчүүд болж өнгөрсөн гэж бодож байна. Та нар маань гэсэндээ дараагийн миний бичлэгийг үзэх юм бол лайка дараад subscribe хийгээрэй. Баярлалаа.